хийдэг. Сото хичээл дээр хийдэг. Тэгээ сото хичээл маань ингээд англи хэлээр ингээд ном хийж, мэрэт авч, мэрэт аваад тэр мэрэтээр мэрэт худалдаа ингээд болж тэр мэрэт худалдааны юм авдаг байхгүй. Тэгээд одоо мэрэт авахын тулд пейс хийнэ. Пейс дуусах чугаатай тэр номоо пейс тест өгдөг. Одоо пейс тест өгөхгүй тэгээд пейс тест өгсөн дараа 100% аваад тэр 100 мэрэт авна. Тэгээд 100-аас доош аваад тэгээд 99-с доош аваад тэгээд 50 мэрэт авна. Одоо тэгээд би энэ жил дээр би одоо 19 пейс туссан. Тэгээд одоо 19 пейс дээр 17 алтаад 17 100 юу гэсэн 100% аваад алтаад авна. Тэгээд одоо 19 алтаад 17 алтаад 19 пейс туссан. Тэгээд баярлалаа. Чамд ингээд напэсүүдээ янзлж яхад ингээд ямар сэтгэл төрсөн бэ? Одоо энэ пейсийг янзлж байхад маш гоё сэтгэл ингээд дуусгасан амжилтуудаа ингээд янзлах амар гоё сэтгэл төрсөн. Тэгээд наадхан чамд ингээд өөрийнхөө юм хийсэн, өөрөө юм хийснээр өөрөөрөө бахархсан уу? Бахархдаг. Би би оюуны төв сургуулийн 6-аа ангид сурдаг. Одоо миний 9 сар одоо би 7 алтаа удаа байгаа. Тэгэхэд 3 алтаа удаа авал 1000 гишүүн болно. Тэр 1000 гишүүн яаж болдог вэ гэхээр нийт одоо 10 песис одоо 15 песис гэж бодвол 15-ын 100% та байвал 10 алтаа удаа авч 1000 гишүүн болж 1000 мэрэт авнаа. одоо пейсээр янзлахад маш гоё сэтгэл төрсөн. Би пейсээр янзлахад маш гоё сэтгэл төрсөн. Яагаад гэвэл би өөрөө ийм их пейсэснээ мэдэхгүй байсан. Хийсэн пейсээс багтдаг уу? Хийсэн пейснүүдээ хараад би маш их өөрөөрөө бахархдаг. Баярлалаа. Тэгээд би таамаглалыг сото чиглэх хаан дээр ярьсан. Энэ сото чиглэх болохоор 500 ном байдаг. 500 номыг дуусгахаараа мэрэт гэдэг юм аав. Тэр нь яаж авах вэ гэхээр сотогийн номыг дуусгаад 100 тах юм бол 100 мэрэт аав. 90 тах юм бол 50 мэрэт аав. Тэгээд 100 тах юм бол 10 мэрэт аав. 네, 1회 때 한 번, 인기만 하다. Чи одоо чамд одоо хэдэн алтаад байгаа вэ? 나도 8 алтаад. Одоо чи хэдэн алтаад авч ид 1000 гишүүн болох вэ? 2 алтаад 한 번. Одоо чи наадхан ингэж хийж байхаар чамд ямар сэтгэл төрсөн бэ? Сэтгэлдээ болцсон уу? Би нэг хийх юм бол илүү их аян хийж байгаа юм байна. Баярлалаа. Сайн байна уу? Би өөрөө саатаа хэлбэрийнхаа бизнесээ танаас танилцуулнаа. Саатаа бүхэн 5 хичээл байдаг. Тэдний би гэдэг аа. Би асгаа нэг 24 бэ хийлээ. Би асгаа English гэж хамгийн хийдэг. Чамд энэ хичээлээ хийж ягаад хамгийн дахиад хиймээр байгаа хичээл ямар хичээл санагдсан бэ? English. Чи одоо хэдэн алтаад аваад 1000 гишүүн болох вэ? 1000 гишүүн байна. Тэгвэл хэдэн алтаад аваад 2000 гишүүн болох вэ? За, баярлалаа. Би одоо сото хичээлээ танилцуулъя. Сото хичээлний 5 хичээлээр тэр хичээлүүд нь Math, English, World Building, Science, Social Studies гэсэн 5 хичээл байгаа. Тэгээ одоо ангиас хамгийн их пэйс хийсэн би 30 пэйс хийсэн. Тэгээд тэр ингээ алтаа удаа 1000-ийн клубын гишүүн болдог. Би боцоод 2000-ийн клубын гишүүн болохоор надад 4 удаа байгаа.
өнөөдөр энэ хичээлийг хийж байгаад хамгийн их дахиад хиймээр байгаа хичээл ямар хичээл байсан бэ? Science гэсэн тэр наймаар хийхэд амархан байсан болохоор тэгээд энийг дахиж хиймээсэн байгаа. Одоо чиний дуртай сайенс хичээл дээр юуны талаар гардаг вэ? Ингээд баха үг бичээд тэр ном тэр юу пэснэр юм номоо их уншаад тэгээд тэрэндээс үг олоод хариу тэрийг бичнэ. Баярлаа. За би нэг исүүг мэнэ. Хөлөж юм. Сайн байцгаана уу хүүхдүүдээ, би одоо сото гэсэн хичээлийг танилцуулж байна. Тэгээд би одоо 12 ном дуусгасан. Тэгээд би хамгийн их нь English байхаа. Тэгээд алтан од би 4 хөл байгаа. 6 одоо дахиад 6 юу алтан од авал мянгагийн шиг болно. За чамд напис өнөөдөр хандж байгаа ямар цэцэд төрсөн бэ? Гойсон ямар их пэст дууссан бэ гэж бодчихсон. Чи энийг янзлахаас өмнө өөрийгөө хэдэн бэс дуусгасан мэдчихсэн үү? Тэгвэл амар баг байгаа шиг санагдсан. Тэгээд янзлсан чинь чамд амар их хөөсөн үү? Аа. За баярлаа.